Энэ зураг 1970 дугаар оны архивд үлдсэн. Тэр үед үе мэдвдэх нэг хүн нэг суманд ирсэн гэдэг. Тэр нутгийн хүмүүсээс хуучин булш оршуулгын газруудын талаар асууж эхэлсэн. Хүмүүс гайхсан. Юунд хэрэгтэйг нь асуухад тэр тодорхой хариу хэлээгүй. Гэхдээ түүнд нэг газрыг хэлж өгсөн. Тэр газар дээр өмнө нь сонин аимшигтай зүйлс болсон гэж ярьдаг. Тиймээс нутгийн хүмүүс тийшээ ойртдоггүй байсан. Тэр хүн зүгээр л толгойд огсон. Юу ч хэлээгүй. Тэр шөнө тэр ганцаараа тийшээ явсан. Маргааш өглөө нь түүнийг тэр газрын ойролцоо олсон. Би энэ амтнд бариулсан юм шиг байгаагүй. Харин зарим шахан өөрөө хийсэн юм шиг байсан. Гар нь цуснд бүрэн норсон байсан. Хамгийн сонин нь тэр газарт өөр хэний ч мөр байгаагүй. Тэр шөнө тэр юу болсныг хүн хизээч мэдээгүй.